салбаруудаа хөгжүүлэх шаардлагатай. Нөгөө голлон төвчнөөс өрцөн зэрэглэх. Тэгэхээр ямар салбар чухал юм бэ? За нэгдүгээр боловсруулах үйлдвэр, мэдлэг суурилсан одоо боловсруулах үйлдвэр, нэмэртгшин гэсэн гэж байна. Энэ ямар салбар байх вэ? Нодор, ноос, сүү, мах байж болно. Аялал жуулчлалын салбар байж болно. Мэдээж боловсруулалтын салбар гэдэг, эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадвар гэдэг. Энэ луга хэрхэн оруулах юм бэ гэдгийг тодорхой болгомоор байна л гэл. Тэгэл зөндөл асуудал бий л дээ. Мэдээж хурдтай явах нь явж байна. Гэхдээ тэр хурдснаас хоцорлогоогоор төрийн бодлогын шинжилэл, бүтцийн орчлолын нэгүл дөрвтэй хэмжих шаардлагатай байна л гэж ингэж хэлмээр байна да. Ард иргэдэд юу эх орны шиг бэлэн мөнгө тарааж байгаа нь бас маш бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон ард иргэдэг тийм ээ. Тэрнээс гадна бас дээдэргүй бид нар ядуу юм чи манай ингээд юу уулсаас манд бид нэр ингээд итгэх ёстой гэсэн тийм сэтгэлгээг төрүүлээд байгаа юм лөө гэж бодож байна л да. Тэгээ түрүүн та яг хэлсэн яг хэрвээ ингэж бэлэн мөнгө тараахын орно гэж цалингийн төвшингийн нэмээд ингээд ажилуулвал илүү өргөөжтэй гэж л дээ. Яг энэ боломж болцоор хэр байгаа энэ талаар судалж үзсэн. Тэгэхээр сайн нэг төсвийн доктортой байдлын тухай хууль гээд баталсан. Тэднийг дагуулад улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Тэгээд энэ бэлнээр амлдаг юм нь одоо нэг 12 оны сонгуулиас эхлээд ядахтай нэг хүншлийнхаа төвшөнд байх болох уу гэж нэгдүгээр асуудал энэ чухал. Сая яг танай хэлж байгааг санал байна. Нэгдүгээр ерөөсөө энэ нийгэмд бол төрөөс хамааралтай хоёрын хвшилд эсвэл төрийн бас байгууллагад ажиллаж амьдардаг мөртлөөс төрөөс хамаардаг төрийн гар харж байдаг биш тий. Аль болохоор өөрснөө тэр амьдрал аваад явах тэр нөхцөлийг бүрдүүлэх тэн дээр л авдаг цалин амьдралд нь хүрэлцээтэй. Зээл нь маш сайхан нөхцөлтэй. Гадаадын зах зээл Монгол бол зах зээл маш багатай тийм учраас одоо юу гэдэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нь Монгол тэр бүтээгдэхүүн нь маш хямдхан байна. Монгол хүний хөдөлгөөн маш хямдхан байна гэдэг. Төрийн өргөл гадагшаа зах зээл сайн яаж нөх хэрэгтэй. Одоо шийдвэл замын үдгээд алтан булг гэж бомб байна. Тэгээд чөлөөт төс гэдэг 8 жил ярьлаа. Гэхдээ жинхэнэ чөлөөт төс биш. Чөлөөт төс гэдэг бол тэр бүс дотроо тухайн хоёр орны аж ахуй эрхлэгч тэнцвэртэй тэр дэд үстэй болсон газар аваад яг тэр дотроо үйл ажиллагаа явуулах ийм зохицуулалт. Тэгтэл ирээн замууд хоёрыг харахаар ирээн хөгжөдөг, замууд нь хөгждөг. Ийм байдалтай алтан булг болохоор бөөн өрсөлдөл ерөөсөө Монголын бизнес ингээд яваал ерөөсөө тэр хэлээр харах гэж байгаа нэг машин таван одоо 4-5 цаг болдог гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр яг өөр хийх ёстой. Төрөөс өөр хэн ч хийж чадахгүй нийтлэг дэд үтс тэр бизнесийн орчин тэр хууль хэрэгждэг энэ хүн суртал энэ юм сайн хэмээр байгаа юм л да. Тэгэхгүй өөр төрөл ачаал аваад байдаг төвлөрүүлээд байдаг энэ байдал нь бол бас болохгүй байх гэж ингэж үзэж байгаа. Тий.